Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Ахин уулзж байгаадаа маш их баяртай байна. Та нарын маань ажил үйлс өндөр үү, бизнес өндөр үү? Тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би яагаад ер нь хүмүүс Инстаграмаа хөгжүүлэхээс хойш суугаад ингээд Инстаграмаа хөгжүүлэхгүй удаад байдгийм бэ гэдэг талаар ярих хүсэлтэй байна. Яагаад тэгэхээр би ч гэсэн хэдэн жил Инстаграмаа хөгжүүлээгүй ингээд орхицсан байсан. Тэгээд яагаад би ингээд энэ олон жил Инстаграмаа хөгжүүлэх боломж байсаар байтал ингээд хойш суугаад байсан юм болоо гэдгээ саяхан ингээд бодож үзсэн. Тэгээд хэд хэдэн нэг буруу ойлголт төөрөгдлүүдийг бол бодож үзээд үүнийг бас хуваалцах хүсэлтэй байна. Магадгүй над чиг та ингэж бодоод тийм ээ Инстаграмаа хөгжүүлэхгүй удаад суугаад ээжэж болох юм. Тэгвэл энэ бичлэг танд бас Инстаграмаа хөгжүүлэхэд урам зориг өгөх нэг алхмыг урагшлуулах бичлэг болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд бүгдээрээ ямар төрөгдлүүдээс болоод хүмүүс ер нь Инстаграмаа хөгжүүлж чаддгүй юм бэ гэдэг сэдвээр ярилцъя. Тэгээ хамгийн нэгдүгээрт нь болохоор миний хувьд юу байсан бэ гэхээр ингээ Инстаграмыг болвол гой сайхан бихтэй, царайлаг, хөөрхөн тийм хүмүүс л хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдээ ойлгодог байсан. Тэр хүмүүс ингээд гой сайхан хувцас өмсөөд, тэгээ брэндүүд санал болгоод тэр брэндийнх нь хувцсыг өмсөөд брэндийг сурталчлах зорилготойгоор л тийм хүмүүс дагаж хараад тэгээ хувцсыг худалдаж авдаг ч юм уу. Ийм байдлаар одоо Инстаграмыг хөгжүүлэх юм байна л гэж ойлгодог байсан. Энэ бол маш буруу ойлголт байсан байна. Хоёр дахь буруу ойлголт маань юу байсан бэ гэхээр Инстаграмд зөвхөн л хүмүүс найз нөхөд эсвэл одоо өөрийнхөө зураг хоол идж байгаа зургаа ч юм уу эсвэл хүүхдүүдийн зургийг ингэж хийгээл тэгэл дагагч нь өсдөг юм байна гэдэг ойлголттой байсан. Харамсалтай нь миний хувийн яг Инстаграм бол би маш олон зураг хийгээд юусоо өсдөггүй яг л хэдэн найзууд байсан тэр л чигээрээ байсан. Эндээс юу харагдаж байна гэхээр Инстаграм усгийг гэвэл хувийн зураг за эсвэл хүмүүст хэрэгтэй биш зүйлүүдийг хийх юм бол Инстаграм ерөөсөө хөгждөггүй. Хүмүүс харин зураг хийгээл янз бүрийн гой зураг хулаалах юм бол хөгждөг гэж бодоод байдаг те. Дараагийн 3 дахь зүйл маань юу вэ гэхээр Инстаграмаа хөгжүүлэхдээ бид нар маш гоё утастай байж эсвэл гоё камертай байж бид нарын Инстаграм өсөх юм байна гэж бодоод байдаг тийм ээ. Харин яг амьдрал дээр болвол Инстаграмаа хөгжүүлэхэд гой сайхан утас юм уу зургийн аппарат, компьютер техник хэрэгсэл хэрэггүй. Таны утас зураг авч видео бичлэг хийдэг л бол болж гин гэсэн. Видео бичлэг хийхгүйгээр ч гэсэн бэлэн темплетүүд аваад бэлэн видеонуудыг аваад Инстаграмаа хөгжүүлэх боломжтой байгаа. Дараагийн 4 дахь нэг буруу ойлголт юу вэ гэхээр хүмүүс бид Инстаграмыг чинь одоо тусдаа график дизайнер гоё дизайн хийдэг, поструудыг гоё бэлддэг хүнтэй байж хөгжүүлдэг юм байна. Эсвэл одоо гоё видео хийж, видео засаж сурж, монтажлж сураад тэгээд хөгжүүлэх ёстой юм байна гэж ойлгоод байдаг те. Гэтэл бас энэ маань буруу ойлголт юм байна. Тандас ийм ойлголт байгаа бол эн чинь маш буруу шүү гэж бас хэлмээр байна. Бид нар өөрсдөө маш хэлбэрхэн аргаар амархан аппликейшнуудыг татаж аваад өөрсдийнхөө видео хийгээд ингээд Инстаграмда постлох бүрэн боломжийг энэ орчин үед биднэрт олгоод өгсөн байна. 5 дахь Инстаграмаа хөгжүүлэхээс хойш суугаад байдаг буруу ойлголт маань юу байсан бэ гэхээр мэдлэг боловсролыг нь олж авахгүй хойшин суугаад яваад байсан. Инстаграм хөгжүүлнэ гэдэг маань ерөөсөө мэдлэг юм байлээ л дээ. Үүнд бол суралцдаг зүйл юм байна лээ. Инстаграмаа хөгжүүлэхийн тулд би сургалтанд суусан. Тэгээ сургалтанд суусан мэдлэгээ ашиглаад ингээд Инстаграмаа хөгжүүлсэн чинь маш их амжилттай явсаар байгаа. Хэрвээ эдгээр 5 төрөгдөлтөө надтай санал нэг байгаа бол лайк дараараа мөн танд өөр ямар төрөгдлүүд байгаагаа комент хэсэгт бичиж үлдэхийг хүсэж байна. Ингээд надад байсан 5 буруу ойлголтыг та ч гэсэн одоо бодож байгаа бол өнөөдрөөс таслан зогсоогоод Инстаграмаа хөгжүүлэхэд өөрийгөө зориулаарай, өөрийнхөө цагийг зориулаарай гэж хүсэх байна. Харин яаж вэ? Хэрхэн бэ? Яаж Инстаграмаа хөгжүүлэх вэ гэдгийг бол бид нар сургалтаас сурдаг. Та өөрийнхөө боломжинд тааруулсан, өөрийнхөө цаг зав тааруулсан ийм онлайн сургалтуудыг бас сонирхож үзээрэй. Миний зүгээс контент стратеги ба Инстаграм хөгжүүлэлт гэсэн сургалтыг бол зохион байгуулах гэж байна. Удахгүй одоо энэ сургалт маань болох чинь. За тэгээ энэ сургалтаараа би юуг заах вэ гэхээр Инстаграмын 3 өдрийн сургалт болно. 3 өдрийн сургалтын дээр контент стратеги гэж юу юм? Инстаграмын контент стратеги ямар байх ёстой юм? Инстаграмын хаштаг bio гэж юу юм? Капшныг яаж бичдэг? Инстаграм лайв яаж хийх юм? Коммент болон чатад хэрхэн хариулах юм гэдэг зэргээр юм маш гоё сургалтууд хийн. Яагаад Инстаграм хөгжүүлэхэд заавал контент стратегийн сургалт орж ирэх ёстой юм бэ гэж магадгүй та асууж магадгүй. Контент стратегигүй бол Инстаграм хөгжих боломжгүй юм а. Та ямар нэгэн зүйлээр Инстаграмаа хөгжүүлэх гэж байгаа бол танд заавал контент хэрэгтэй байдаг. Контент бол хаан гэсэн үг байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ контентоо бид нар бүтээж байж таны Инстаграм хөгжих байгаа. Магадгүй Инстаграмаа хөгжүүлэх гэтэл түрүүний миний дурдсан 5 саад
төрөгдөл бас танд ээж магадгүй. Тухайлбал би царайлаг биш, би гоё биетэй биш юм чинь яаж Instagram-а хөгжүүлж контент хийх юм бэ гэж бодож аж магадгүй. Тэгвэл би танд гоё зүйлийг хэлье. Instagram-ыг заавал царайгаа харуулж, биеэ харуулж хөгжүүлэх ямар ч хэрэг байхгүй. Танд зөвхөн сайхан бичдэг, бичгийн чадвар байхад л болж байгаа тийм ээ. Instagram-ыг зөвхөн дангаар бичгээр нь ингээ хөгжүүлэх юм бол хамгийн бест хувилбар нь ч байж магадгүй. Хамгийн сайн хувилбарыг та гаргаж чинь билүү хэм мэдлээ тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань заавал өөрийгөө харуулах гэдэг байх хэрэггүй. Зүгээр бичгээр төрөл бүрийн Instagram-ийн постуудыг бол хийх боломжтой байна. За дараагийн нэг төрөгдөл болох видеонууд хийхин тулд би өөрийгөө оруулах ёстой. Reel гэдэг дээр чинь ингээл хүмүүс бүжиглээл, хуруугаа ингээд даагаад заагаал ингээл байдгийн байлээ шүү дээ. Тэгвэл би тэрий чинь чадахгүй шүү дээ гэх юм бол та тэгэх ямар шаардлага байхгүй. Орчин үед маш олон видеоны платформуд, бэлэн платформуд гараад ирсэн. Тэгээ би түүнийг бол Instagram дээр байнга ашигладаг. Өөрөө видеого хийгээл зөвхөн бичсэн видеон дээр текстүүдээ оруулаад ингээл яг хуу таны маш гоё Reel-үүд гарч ирэх болно. Тэгэхээр санаа зовлтгүй байх нь тийм ээ. Дараагийн дурдсан миний нэг буруу ойлголт нь нэр алдартай хүмүүс л энэ Instagram-ыг чинь хөгжүүлж хөтлөж идэг юм байна гэж бодоод идэг. Үгүй энэ Instagram болвол та ч хөтлөх хэрэгтэй, хинч байсан хаанаас ч гэсэн хөтлөх бүрэн ихтэй байгаа. Та дуртай үедээ постоо оруулаад, дуртай үедээ хүмүүст хэрэгтэй мэдээллийг өгөө, дуртай үедээ лайв хийж болно. Энэ бол зөвхөн бидэнд олгоцсон цор ганц ирэх байгаа шүү. Тэгэхээр энэ ирхээ бас та бүхэн маань ашиглаарай. Ганцхан нэр алдартай хүмүүс зориулсан зүйл ерөөсөө биш. Хүмүүс ингэж боддог л доо. Одоо Instagram, TikTok гэх юм уу сошиал медиа хөгжүүлэхэд заавал нэр алдартай хүмүүс л хөгжүүлдэг. Зүгээр энгийн хүмүүс энийг хөгжүүлэхэд бол маш хэцүү. Над шиг амтан болж чадахгүй гэсэн юм итгэл унамшил байдаг. Гэтэл үгүй юм. Та яг хүмүүст хэрэгтэй тэр мэдлэг мэдээллийг өгч чадах юм бол хүссэн хүсээгүй хүмүүс таныг дагагч болж үнэнч фэнүүд болж Instagram-ыг чинь дагасаар таны Instagram ч хөгжсөөр байх болно гэдэгт итгээрэй тийм ээ. Үүнийг бол бид нар сурдаг, суралцаж болдог зүйл байгаа шүү. Аль болох хурдан сурах тусмаа та илүү ихийг мэдэж сурч хөгжих боломжтой юм аа. Харин яаж вэ, хэрхэн бэ гэдгийг та надаас суралцах хүсэлтэй бол миний явуулдаг сургалт хөтөлбөрүүдэд оролцоод надтай ярилцаад миний Instagram яаж байна? Би ийм чиглэлээр бизнесийнхаа үйл ажиллагааг явуулах гэж байгаа. Энэ чиглэлээр явуулахад ямар контент стратеги надад хэрэгтэй вэ гэдэг зөвлөгөөг надаас авах хүсэлтэй бол контент стратеги ба Instagram хөгжүүлэлт гэдэг сургалтын дээр суугаад надтай ярилцаад яг өөрийнхөө бизнес тохирсон, өөрийнхөө брэндэд тохирсон зөвлөгөөнүүдийг аваад тэрэнд тохирсон ямар контент стратеги байх вэ гэдэг санаануудыг би танд хэлээд үүнийхэн дагуу сурсан зүйлээрээ та бүхэн маань Instagram-а хөгжүүлэх бүрэн боломжтой байгаа шүү, тийм ээ. Ингээд дараагийн нэг асуудал нь хэрвээ та Instagram-а хөгжүүлэе гэж бодож байгаа боловч танд өөрийн гэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй, брэнд байхгүй бол битгий санаад аваараа та албан байгууллагад ажилладаг, менежер, ажил хийдэг албан хаагч, эсвэл гэртээ хүүхдээ хараад суудаг ээж байж болно. Харин энэ бүхэн дээр бид нар яг гэхээр та бүхэн маань өөрсдийнх нь дижитал бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой. Тухайлбал та нэг байгууллагт 2-5 жил ажилласан байх юм бол өөрийнхөө мэдлэгийг сургалт хөтөлбөр болгох, эсвэл өөрийнхөө мэдлэгийг онлайн дижитал ном дэвтэр болгох бүрэн боломжтой байгаа. Үүнийг болохоор дижитал креатор хөтөлбөр дээр зааж өгдөг. За тэгээд эдгээр зүйлүүдийг маань та сурах хүсэлтэй болох юм бол бид нарт хандаараа тийм ээ. Та бүхэндээ туслах маш их хүсэлтэй байна. Ингээд бид нарт өчнөө олон боломжууд байсаар байтал бид нар ямаас сурахаас залхуураад өөрийгөө дайчлахаас залхуураад ингээд мөнгө олох боломжуудаа алдаад байгааг харахад харамсалтай байна. Бид альва зүйлийг бүтээж байж бизнесээ хөгжүүлэх ёстой байгаа. Бизнесээрээ дамжуулаад сошиал медиагаа хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Ингээд өнөөдрийн бичлэг маань та бүхэндээ багч гисэн урам зориг өгч Instagram-а хөгжүүлэх сэтлийг өгсөн бол миний зорилго биелж байна. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Хэрэгтэй найз нөхдөд дамжуулаарай, comment бичиж үлдээгээрэй.